хүн, бид хүмүүс. Радио шинжилгээ 107.5 нэгүл Монголын хүний нөөцийн боловсрол институтын хамтарсан би хүн бид хүмүүс нэвтрүүлэг бусдад нөлөөлөх урлагийг түгээж байна. Анхаарлаа хандуулно. Эрхэм сонсогчдийнхоо өнөөдрийн амар амгалан айлтгая. Шинэ дэлгэн 107.5 радио хөтлөх сайхны та бүхэндээ би хүн бид хүмүүс нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүрэхэд бэлэн болоод байна. Бид энэ хүн нэвтрүүлгээ нэгүл Монголын хүний нөөцийн боловсролын институттай хамтран идэг байгаа. Энэ удаагийн нэвтрүүлгийн маань нэгүл Монголын хүний нөөцийн боловсролын институтын зөвлөх багш, удирдгын ухааны докторант Дастермагш маань хамтран ихээр болсон байгаа. За Дастермагштай өнөөдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Урдчин ч гэсэн өнөөдрийн мэндийг хүргэе. За бид энэхүү нэвтрүүлгээ цуврал маягаар та бүхэндээ бэлтгэн хүргэдэг байгаа. Өмнөх нэвтрүүлгээрээ төлөвшөлтийн талаар та бүхэндээ бэлтгэн хүргэсэн байгаа. Энэ удаагийн нэвтрүүлгээрээ хяналтын талаар та бүхэнд ярьж бэлтгэн хүргэхээр болсон байгаа. За тэгэхээр хяналт яг амжилтанд яг ямар үүрэгтэй юм бэ? За тэгэхээр хяналт гэдэг ойлголт маань бол үр дүнд хүрэх, зорилгодоо хүрэх, амжилтанд хүрэх гэдэг ойлголтын үйл явц. Энэ ойлголтын буюу энэ үйл явцын гол түлхүүр нь. Өөрөөр хэлбэл таны зорилго, чиглэл, тийм ээ, хэрхэн зөв зохион байгуулагдаж гүйцэтгэгдэж байгаа вэ? Хүний нөөцийн хувьд, санхүүгийн хувьд, үйл ажиллагааны хувьд, технологийн хувьд, тийм ээ, маршрут буюу гормын хувьд хэрхэн зөв явагдаж байна вэ гэдгийг бид нэр зайлшгүй хянах ёстой. Ингэжээж бидний оруулсан хөрөнгө оруулалт амжилтанд хүргэдэг. Тэгээгүй тохиолдолд бидний хөрөнгө оруулалт буюу санхүү маань тэр чигтээ гарын салаагаар урсаад дуусна. Тэгэхээр та хөрөнгөө гарынхаа салаагаар урсгаад дуусгамаар байна уу? Атгаад аривжуулмаар байна уу? Тэгэд атгаад аривжуулмаар байгаа бол та хяналтыг зөв гүйцэтгэх ёстой. За нөгөө талаас хяналт гэдэг ойлголт маань сонсоход их хүнд сонсогддог. Албадлагын хэлбэртэй их хурц үг байхгүй. Тэгэхээр ажилтан ажлагчдаа буюу хүний нөөцөө хэрхэн сэтгэлдэнд сэвгүүгээр хянах вэ гэдэг ойлголт гарч ирж байгаа юм. Тийм ээ? Яг одоо юу гэдэг харгалзагч шиг эсвэл юу гэдгийг одоо нэг тагнуул шиг энэ төр байх шаардлагагүй. Тэгэхээр тэр одоо амжилтанд хүрэх гээд бид нар явж байгаа үйл явцаа хянах хамгийн энгийн арга байна. Хамгийн энгийн арга нь ажилтнуудтайгаа ойлголцох. Өөрөөр хэлбэл ажилтнууд маань юу хийх, яаж хийх, хизээ хийх, хэнд шалгуулах, ямар үр дүнд хүрсэн байх вэ гэдгээ тодорхой мэдсэн байх хэрэгтэй. Энэ бол хяналтын эхний хэлбэр буюу ойлголцох хэлбэр. Тэгэхээр бүх ажилтнуудаа суулгаад удирдлагын эхэнд байдаг юм уу, сарын эхэнд байдаг юм уу, тийм ээ? Суулгаад бид нар төлөвлөгөөн дээр ажиллах хэрэгтэй. Тэгэхээр төлөвлөгөөгөө гаргаж ирээд тухайлсан боловсон хүчин болгондоо ажлынхын чиглэлүүдийг өгөөд тухайн чиглэл дээрээ хугацаа заагаад гүйцэтгэлийн стандартыг заагаад тэгээд үр дүнгийн заагаад өгч хэрэгтэй. Ингээд тухайн ажилтнууд чинь тодорхой зураглал бий болчихж байгаа шүү дээ. Цаасан дээр жижигсэн зураглал бий болно. Тухайн ажилтны тархинд ч гэсэн зураглал бий болчихно. Юунд төрөх юм бэ? Яах юм бэ гэсэн зураглал бий болчихж байгаа шүү дээ. Ингээд 7 хоногоор 14 хоногоор 21 хоногоор өөрөөр хэлбэл 7 хоногийн давтамжтайгаар хүмүүсээсээ бичгээр буюу мэйлээр тайлангаа авч болно. Эсвэл бичлэн харж тайлангуудыг үзээд яваад гэж болно. Энийг зүгээр хэвшүүлчих хэрэгтэй. Ерөөсөө хянаж гин, шалгаж гин гэсэн сэтгэл зүйн мэдрэмжүүдийг өгөхгүйгээр ажлын хэвшил болгох шаардлага. Хяналтын үйл ажиллагааг хэвшил болгочих хэрэгтэй. Ерөөсөө л өдөр тутмын юм шиг, тийм ээ? Тэгээд тэр нь байнгын агцтайгаар үр дүн рүү чиглэсэн байдалтайгаар хяналтыг хийх хэрэгтэй байна. Тэгэхээр нэгдүгээр ойлголт бол ойлголцох хэрэгтэй. Хоёрдугаар ойлголт нь тодорхой байх хэрэгтэй. За гуравдугаар ойлголт нь болохоор кабинетийн системээр хянах хэрэгтэй. Кабинетийн системээр хяналтыг явуулж болж байгаа. За энэ юу гэхээр би бас өмнөх төрөвчийн хичээлүүдээр ярьжсэн зохион байгуулалтын хэлбэр. Одоо өөрөөр хэлбэл хоёр өрсөлдөгчийг өөдөөс нь харуулад нэг өрөөнд суулгачж болно. Эсрэг хүйсний хоёр хүнийг нэг өрөөнд суулгаж болно. Эсвэл настай хүн залуу хүн хоёрыг нэг өрөөнд суулгаж болно. Гэх мэтлэнгээр
бие биенд нь хяналт тавиулах, бие биенээс сургах, бие биенийх нь хэм хэмжээнд оруулах байдлаар хяналтыг тавьж болдог. Жишээлбэл эрэгтэй хүний хажууд эмэгтэй хүн одоо нүрэ будаад л тийм ээ цаг нөхцөө өгөөл энэ төр суугаад байхгүй шүү дээ. Өрсөлдөгчийнхээ хажууд ажилласаа хоцроод л тийм ээ ажлаа хийхгүй хийдүүлээ эдлэн төр байхгүй тийм үү. Эсвэл настай хүн байлаа гэхэд тэр хүнээ илүү хүндэтгэн, тэр хүнээсээ суралцсан. Гэх мэтлэнгээр нөгөө хүмүүсийн харилцааны элементүүдийг ашиглаад кабинетийн яах нь системээр хүмүүсийг хяналтыг тавьчих болж байгаа. За дараагийн нэг хэлбэр нь юу вэ гэхээр одоо камерын системээр хяналтуудыг явуулж болдог. Камер одоо энэ бүх байгууллагуудад байж шүү дээ. Камерын системээр хяналтыг хийж болно. Тэгэхээр тэр камерын системийг бол шуумтай байлгах шаардлага. Дүрстэй биш шуумтай. Тэгээд яг уу дүрстэй байгаа тохиолдолд хүн болго мэдж байгаа л да хийж байгаа үйлдэлүүд бол хянагдаж байдаг тийм. Шуумтай байгаа тохиолдолд бол яг уу гэхээр манай одоо сонсогч нар бас сонсох ёстой. Шуумтай камеруудыг бол байгууллагууд ашиглаж байгаа. Тэгэхээр таны хэлж байгаа ярьж байгаа зүйл удирдлагч чинь шууд турж байгаа л гэж ойлгосон. Мөн удирдлагууд үнийг бол ил хэлбэрээр хэрэглэж болно, даалт хэлбэрээр хэрэглэж болно. Гэхдээ хүний эрхийг зөрчихгүйгээр хэрэглэх шаардлагатай. Тийм ээ? Тодорхой өрөөнүүдэд шуумтай камер тавьж болно тийм ээ. Тэгээ энийг бол яг нь удирдлагууд хоорондоо зөвшөлдсөд хүний эрхийг зөрчихгүйгээр тухайн одоо шуумтай камерыг ашиглаж болно шүү дээ тийм ээ. За нөгөө талаас хяналтыг графикт оруулж хийж болдог. Жишээлбэл одоо төмөр зам бол хяналтыг ерөөс тодорхой графикуудаар хийдэг шүү дээ. Газрын даргын шалгалтч гэдэг юм бүр графиктай улирал төдөөдөө хийдэг ч үгүй ингээ хийдэг. Яг үүн шиг даргын одоо шалгалт хяналтын өдрүүд гэдэг тодорхой өдөртэй байж болно шүү дээ. Сард нэг удаач байдаг юм уу тийм ээ. Түүнийг өөрчлөлтөнд зарласан байж бол зарлаагүй байж болно. Хоёр хэлбэрээр. Тэгэхээр ер нь хяналт гэдэг бол даалт хэлбэрээр явагдчихвал зүгээр гэдэг л да. Гэхдээ хүмүүс энэ дургу байдаг. Өөрөөр хэлбэл нэг тийм тагнуултай юм шиг түрүү ярьсан шүү. Тэгэхээр дургу байгаа учраас тэр даалт хянаад байгаагаа мэддэхгүй энгийн хэлбэржүүлээд энгийн байдал руу хэлбэржүүлээд хэвшүүлчих юм бол хяналт маш амархан явагдчихна. Тэгэхээр яг энэ хяналт гэдэг зүйл яг байгууллагын ажилчдад ямар хэлбэрээр нөлөөлд юм бэ? Яг энэ хяналт гэдэг зүйл яагаад хэрэгтэй вэ? Яагаад шаардлагатай? Хүмүүс дургу байдгийг. Би түрүү хэллээ шүү дээ, нөө тийм дарамттай бишээр хяналтыг явуулах хэлбэрүүдийг сайн ярьлаа шүү дээ. Тэгэхээр хүмүүст ойлгуулахдаа юу гэж ойлгуулах вэ гэхээр хяналт тавьснаар ажлын үр дүн сайжрна гэдгийг л нэгдүгürt ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар хяналт тавьснаар таны ажил ах нь бүтээмж чи өндөрсөн. Ингэснээр таны цалин одоо яг урамшууллын систем одоо нэмэгдэнэ гэдгийг ойлгуулж авах хэрэгтэй. Ажлагчдаа. Нөгөө талаас хяналтгүй үйл ажиллагаа байхгүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Ойлгох хэрэгтэй. Тэ. Өөрөөр хэлбэл энэ бол нэг талаас ажлагчдын эрхийн асуудал юм шиг боловч нөгөө талаас ажил олгогчийн өмчийн тухай ойлголт яригдчихэж байгаа шүү дээ. Тийм ээ. Би хэн нэгэнд одоо цалин өгөөд сул зогсолт хийгээд байхад цалин өгөөд байхгүй л байна шүү дээ. Тийм үстэй. Тэгвэл ажилтан бас сул зогсож байгаа цалин авахгүй байх хэрэгтэй байхгүй. Тэр энэ хоёрын системийг бид нар зөв зохицуулах хэрэгтэй. Манайх бол ухамсарын хувьд бол энэ ухамсарын түвшинд үнийг бол жоохон хөндрүүлж ойлгоод идэх. Бусад оронд ялангуяа одоо хөгжилтэй орн гэж ярьдаг бид нар одоо Японд бол ерөөс хяналтыг зүй хэлснэ гэж ойлгоо. Би өдөр байгуулга энэ зүгээс тодорхой хяналтууд байж иж миний бүтээмж өсдөг, ингэж миний цалин нэмэгддэг гэж бүр ухамсартаар шингээсэн байдаг байхгүй. Тэгээд юу гэдгийг технологийн мөчлөг болгон дээр хяналтын систем нь явагдчихийдэг. Энийг бүр хүлээн зөвшөөрсөн байдаг байхгүй. Одоо бол манай жишээлбэл боловсролын салбарт гэж аваад үзэхэд боловсролын салбарт гэдэг үзэхдээ одоо боловсролын чанарын асуудал яригдаад чанарын хяналтын асуудал хэрэгжиж эхэллээ шүү дээ. Бүх түвшний боловсролын байгууллагуудад. Энэ их зөв зүйл. Одоохондоо зүгээр чанарын хяналтын баг бүрдүүлэх үе нэгж үүсгэх байдлаар эхэлчихэд байна л да. Тэгэхээр бүтээмжтэй бай, үр дүнтэй бай гэж байгаа л хяналт заавал тавих хэрэгтэй. Зүгээр ажилтаа ажлагчдэр л гэж ярьж байна л да. Бид нар хүүхдүүдэд ч гэсэн зөв хүмүүжүүлэхийн тулд хяналт тавих хэрэгтэй. Гэхдээ түүнийг нь хэвшүүлсэн байдлаар за хүүхдээ эрүүл байр өсгөхийн тулд бид нар шүдийн байнга тогтмол угааж хэвшүүлэх хэрэгтэй. Түүнд нь эцэгхэд хяналт тавих хэрэгтэй. Миний өнөөдөр шүдэ угаасан уу? Шүд нь маш гоё гялалцж штэ тий гэдэг ч юм уу. Гараа угаасан уу? Гар нь гоё байд. Дандаа өөрөөр хянж байгаа мөртлөө урамшуулж байгаа хэлбэрээр хүүхдүүдэд хандаад байгаа хэрэгтэй. Тийм байгаа үстэй тий. За аль ээж нь хичээлийн үзье. Өдөр тутам хүүхдийн хичээлийг үз хар. Тэр өнөөдөр тэр хүүхэд хэдгээр ангич байсан хар. Юу хийсэн бэ нү? Яасан бэ нү? Тэнд ээжийн заавар зөвлөгөө өгөх зүйл байна уу? Аав одоо анхаарал хандуулах зүйл байна уу? Харах хэрэгтэй. Манайхан төгшөд гинт нөгөө хүүхд нэг хичээлээ хийхээр байсан. Сургуультай явахаа болцсон хойно л мэдсэн юм шиг л орлооч чадаад ундаг ш.
Тэгэхээр өдөр болгон заавар зөвлөгөө өгөө зүгээр тэр хөвшүүлчих жоохгүй. Орой очиход ээж хичээлийн минь үзнэ. Тийм ээ? Тэгэхээр би сайн хийх ёстой. Багш маань өнөөдөр цаг тутамд нь даалгаврын маань шалгана. Багш яг цагтаа шалгах ёстой. Ингээд хүнд яах нь хөвшүүлээд ирж байгаа. Ерөөс хяналт гэж мэдрэгдэхгүйгээр хөвшүүлээд ирж байгаа. Энэ хөвшил маань нөгөө эргээл үр дүн гэдэг буюу амжилт гэдэг зүйлд хүрчихэж байгаа. Би баян хүүхдийн хичээлийг хянж байсан бол би 12 дугаар анги төгсөختөн зовх уу? Ямар сургуульд орох вэ гэж зовоод байх уу? Байхгүй ш, тий? Тэгэхээр хяналт бол маш эерэг талууд бол олон байт юм байна. Хяналтыг байнга тавьснаар хариуцлага одоо үүрэх чадварыг илүү өндөржүүлдэг юм байна. Хяналтыг байнга тавьснаар яг сөрөг нөлөө нь яг юу? Сөрөг нөлөө байдгүй. Хяналтыг юу гэдгийг зохистой бусаар байнгын захиран тушаасан хэлбрээр шийтгэлийн хэлбрээр ашиглаад байх юм бол маш сөрөг. Өөрөөр хэлбэл байнгын хяналтанд байгаа ямар нэгэн зүйл тесэрчл таарна шүү. Тийм ээ, хэмжээнээсээ халиад ирэхээр тэгэхээр ажилтан ажиллагчдаа ажлаас гарах тий эсвэл хийдүүлэх, эсвэл дургуйцлаа илэрхийлэх, эсвэл бүр үл тоох ийм хандлагууд гарч эхэлдэг. Тэгэхээр бидний гэдэг чинь хүнд юм болгон хэм хэмжээтэй авах хэрэгтэй. Хэмжээнд нь л барина. Тэгвэл байгууллага дээр хяналтыг дүрм журм руу оруулчих, тэг хөвшүүлчих. Үр хүүхд гэр бүл дээр бол түүнийгээ зүгээр амьдралын хэв маяг юм шиг болгоод хөвшүүлчих хэрэгтэй. Хамгийн гол хяналтыг хөвшүүлээд ирэхээр хин нэгэндээ дарамттай биш болоод ирнэ. Харин сөрөг хандлагуудын дөрөв ярьчлаа шүү дээ. Хитрхи би чамайг хянж байна, шалгаж байна. Ингээр чи тэгээгүй байсан бол би хэрвээ хянаагүй байсан бол чи тэгхэл байсан байж дээ. Гэсэн одоо үл итгэсэн. Ийм чин чанарыг одоо агуулад ирэх юм бол хяналт аюултай болж эхэлдэг. Ер нь тий. Ерөөсөө хяналтын одоо бас хамгийн том хэлбэр бол итгэл шүү дээ. Тийм итгэл. Өө би чамд итгэж байна. Тийм ээ? Маш сайн байна. Миний итгэлийг чи биелүүлээ гэдэг ч юм уу. Тийм нэг өөрлөөнд хандсан, урам өгсөн байдлаар гэж түрүү ярьлаа шүү дээ. Хяналтаа зөөлрүүлээл, хандлагуудаа зөөлрүүлээд авах хэрэгтэй. Тэгжээж тэндээс яах нь эрэг үр өгөж гарна. Ганцхан та зорилгодоо хүрэх ёстой шүү. Зорилго чинь үр дүнтэй байх ёстой. Үр дүн маань эрэг байх ёстой шүү. Эргийг чинь бид нар амжилт гэдэг шүү, тий? Тэгэхээр тэр амжилтанд хүрэхэд бол би хяналтаа яавал зөв. Жишээлбэл ерөөсөө хүүхдээ гэрээсээ гарахгүй бариад байл л да. Болохгүй гэж игээд бай, тийм үү? Тэгвэл тэр хүүхч гэрээс үнэхээр гармаар зүхтаагаад гараад явмаар санагдана үстэй. Өөрөөр хэлбэл хоригдсан бүх зүйл тесрэлтийг бий болгодог шнэ. Тэгэхээр тэр хяналт маань нэг харахад бол хоригдсан хэлбэртэй юм шиг сонсогдоод байгаа боловч түүнийг дандаа энэ бол урамшуулсан хэлбэр шүү. Зүйл хийх юм бол чамд өгөөж өгөн шүү гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. Тэ? Таны хувьд одоо байгууллага ч юм уу за хувь хүний хувьд би хувь хүн гэж ярьдаг гэсэн тий? Би хүний хувьд за тасчирмагч энэ нэвтрүүлгийг хийснээс хувь хүн би хүн хоёрыг айгу ялгаж сураад байгаа. Тэгэхээр би хүний хувьд яг таны хувьд хяналтгүй байвал яг ямар төсөөлөгдөж байна? Хяналт гэдэг зүйл байхгүй бол яг ямар байх вэ? Нийгэм хүмүүсийн бөөгнөрлөд. Тэр хүмүүсийн бөөгнөрлийг зохицуулахын тулд хяналт гэдэг зүйл заавал бий болсон. Тэр хэлбэр нь хууль шүү дээ. Хяналтын маш том хэлбэр хууль байхгүй. Өөрөөр хэлбэл хэн нэгнийг хэм хэмжээнд оршин байлгах зорилгоор тогтоож байгаа хууль эрхцээг бид нар одоо юу гэдгийг хууль тогтоомж гэж хэлээд байдаг. Нэг талаас. Нөгөө талаас миний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг. Тийм ээ? Тэгэхээр энэ утгаар наваад үзэх юм бол хяналтгүй байх юм бол ерөөсөн маш их замбраагүй үйл явцал бий болно. Зүгээр л бид нар одоо мэдэн штэ одоо 7 сарын 1-ний үйл явцыг харалтаа хяналтаас алдагдаад ирэхээр тэр зүгээр одоо цуглааны хэлбэр хяналтаас алдагдахаар юу төрсөн бэ? Тэгэхээр жишээлбэл эцэгхийн хяналтаас алдагдаад ирсэн хүүхэд юу төрөх вэ? Байгууллагын хяналт алдагдаад ирэхээр сая одоо банкнууд юу төрөх вэ? Хяналтын хэлбэрийг ашиглаагүйгээс болоод юу төрөх вэ? Ингээл харалтаа. Тэгэхээр хяналт гэдэг бол бүх зүйлийг хэм хэмжээнд нь байлгах зүй ёсны ойлголт. Зүй ёсны ойлголт. Энийг хэрхэн хэрэгжилж гэнэ вэ гэдгээс л одоо яг ялгаа нь гараад байгаа. Тийм. Жишээлбэл одоо хорих байгууллагад хяналт бол тийм ээ албадлан шинжтэй байхад гэр бүлд хяналт одоо үр дүн чиглэсэн хэлбэртэй байх хэрэгтэй байхгүй байгууллагч гэсэн. Тэр ялгаатай байгаа ч тийм. Үг нь бол нэг байгаад байдаг. Хэлбэрүүд нараа өөр байх хэрэгтэй. Ямар хэлбэрийг ашиглах вэ? Ямар үгийг ашиглах вэ гэдгийг бид нар. Хянахаас өмнө харин та хянагдаж байгаа хэнийг хянах зүйлээ тодорхойлох хэрэгтэй. Тийм ээ? Юу хийх юм? Яаж хийх юм? Хизээ шалгуулах юм? Тийм ээ? Ямар үр дүн төрсөн байх? Ойлгох хэрэгтэй. Тэр зүйлээ тодорхойлох хэрэгтэй. Жишээлбэл ингэдэг яах гэж стандарт байгаа даа. Тийм ээ?
саяхан одоо мөнгө аягны стандартыг тогтоолоо шүү. Стандарт хэмжил зүгээс. Өөрөөр бүр дэвтрийн цааснаас нэмэх нь те одоо цай халуун хүйтэн зүйл хингүүд умаачдаг ийм мөнгө аягнууд худалдаанд маш хэмжээтэй гарснаас шалтгаалаад монголчуудын мөнгө аягны хэрэглэн дээр тулгуурлаад энэ эрэлтэн дээр тулгуурлаад тийм үйлдвэрлэгчд буруу хандлагыг бий болгосноос болоод сая мөнгө аягны стандартыг тогтоолоо шүү. Өөрөөр хэлбэл хяналт гэдэг бол стандарт хэм хэмжээ байхгүй. Тэрийг зөрчвөл аюултай гэдгийг л ойлгуулчих хэрэгтэй. Ерөөсөө миний ойлгосноор шаардлага гэдэг зүйлийг хангахгүй болохоор хяналт гэдэг зүйл зөв тогтоож өртөө юм шүү. Хяналт зөв байна гэдэг маань стандарт хэм хэмжээ. Нөгөө талаас хяналт зөв байгаад тохиолдолд итгэл гэдэг зүйл байдаг байхгүй. За жишээлбэл би энэ байгууллагаар өөрчлүүлж байгаа юм чинь. Тийм стандартаар хийгдсэн байна. Итгэлтэй. Энэ бол чанартай гэсэн ойлголт гарч ирж байгаа. Хяналт, чанар, бүтээмж, үр дүн, үр ашиг гэсэн ойлголтууд байж байгаа юм. Стандарт. Энэ нэр томьёонууд хоорондоо дандаа холбоотой. Тэгэхээр хяналт зөв байна гэдэг маань бид нар эерэг үр дүнгэл болж харна гэсэн үг байхгүй. Тэгэхээр жишээлбэл орон сууцны стандарт гэж байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр орон сууцны стандарт хэрвээ буруу байх юм бол нөгөө байгууллага нөхөн төлбөр олгоно л гэдэг ингэж шүү дээ. Тэгэхээр түүнийг хяналтын байгууллага гүйцэтгэнэ л гэдэг ингэж шүү дээ. Тэгэхээр өөрөөр хяналт гэдэг нь бид нар алхам тутамд явагдаж байдаг байхгүй. Жишээлбэл би атууснаас буугаад атуусны хойгоор гарах уу, урд гарах уу? Бид нар хойгоор гарах хэрэгтэй шүү. Тээвэр хэрэгслээ. Энэ бол дотоод хяналт. Хувь хүний өөрийн хяналт. Одоо жишээлбэл хувь хүн өөрөө одоо жишээлбэл би өөртөө чи юм ярьж байхдаа ч гэсэн үг өгүүлбэрийг хянаж байгаа шүү. Би түрүү ямар өгүүлбэр ярьлаа? Одоо би үргэлжлээд яг ямар өгүүлбэр ярих ёстой вэ? Хянаж дотоод хяналт. Тэгэхээр биний хүн байх, ухамсарт хүн байх. Бүх ойлголт хяналттай холбоотой. Бид нар тэрийг байнга хийж идэг. Зүгээр өөр хүнээс сонсохоор л бүр албадлагын шинжтэй болгож хүлээж аваад дургуйцаад байгаа нь буруу болохоос биш бид нар байнга хийж идэг ш. За баярлалаа Тасцэрмаа агш та. Үүгээр бид хүмүүс нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар үгээр өндөрлөж байна. Бид энэхүү нэвтрүүлгээ Нэгүл Монголын хүний нөөцийн боловсролын институттэй хамтран байдаг байгаа. За бид энэхүү нэвтрүүлгээ Нэгүл Монголын хүний нөөцийн боловсролын институтын зөвлөх багш удирдлагын ухааны докторант Тасцэрмаа агштайгаа бэлтгэн үргэлжсэн юм аа. За дараагийн нэвтрүүлгээр тавтаа сайхан уулзцагаа баяртай ирэх мөндөд сонсогчдоо. Радио FM 107.5 Нэгүл Монголын хүний нөөцийн боловсрол институтын хамтарсан бие хүн бид хүмүүс нэвтрүүлэг